Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос 4 дахь жилдээ Европ Монголын бизнес эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эмэгтэйчүүдийн интеграц, манлайлал, Герман улсын туршилт, Европ Монголын бизнесийн хамтын үйл ажиллагааны сэдвийн хүрээнд 2016 оны 5 сарын 28-ны өдөр Герман улсын Франкфурт хотноо зохион байгууллаа. One room and also to have to work as a bridge between Mongolia and back at home, and also in where you are living in Europe. So I'm also happy to see that this event has evolved to this level, and also we are running this event already in a fourth year. We started this event in London back in 2013 with only few business ladies joining us from UK, but now we already had this event in Milan, in Italy, and also in Belgium, and this year we're happy to organize this event in Frankfurt and to bring all the ladies who's living in Germany and the surrounding areas. Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо 5 дахь жилдээ бизнес эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Франкфурт хотод зохион байгуулж байна. За энэ уулзалт маань Европын хотуудад ажиллаж амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдээс гадна Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Япон зэрэг орнуудаас эмэгтэйчүүд оролцож байгаагаараа улам дэлхийн хэмжээний болж өргөжж байгааг харуулж байгаа. За энэхүү үйл ажиллагаагаараа бид нар Монголын бизнесийг монголчуудаа гадаадад сурталчлах, монгол эмэгтэйчүүдийнхаа бизнес эдийн засаг улс нийгэм оролцоог улам хүчрэхийг болгоход тусалж дэмжиж энэхүү ажлыг зохион байгуулж байгаамаа. Бодохгүй болох эмэгтэйчүүдийн, ээжүүдийн хүрсэн баярын их хүргэе. Орчуулагчдын ажлыг хийнээд намайг одоо бэлтгэсэн үг германаар хэлээ гэдэг юм өөрөө даалгавар зохион байгуулагчдаас өгсөн. Тэгээд энийг эхлээд одоо герман зочдтой хүндэтгээд германаар хэлэх гэж оролдъё. Ich bedanke mich bei Ihnen für die Einladung zu dieser Veranstaltung, die durch die Initiative von der Vereinigung der in Europa lebenden und arbeitenden asiatischen Frauen jedes Jahr organisiert wird. Und ich wünsche Ihnen im Namen aller Frauen in der Mongolei und im Namen der Parlamentarierinnen der Mongolei alles Gute. Ерөнхийдөө нэг орчуулагчдын ажлыг хийж байгаа учраас бас намайг хүмүүс гайхаад байгаа. Онгоцон таарч байсан чинь та юу хийж явж байгаа ингэж ад үзэнгүй маягтай. Яг тэгвэл нөгөө сайн сүний цаг болж байгаа цайлаа хаяа зүгтдэг ямар хаашаа янз ихнэр өгдөг шиг. Хүн болгоо одоо шинэ байгуулсан намаа хаяад сонгуульд нэр дэвшилт болж байхад энэ дэрлээ гэж зэмлэж байгаа. Гэхдээ яг үнийг хэлэхэд түрүүн илтгэл дурдсан шиг бас Монгол олон талаар ухралт болж байгаа. Тэрний нэг нь бол гадаад байгаа монголчуудын санал өгөх эрхийг энэ удаагийн сонгуулиас эхлээд энэ сонгуулийн шинэ систем бол хаасна ихээхэн том ухралт болсон гэж ингэж үзэж байгаа. Тэгээс та нар ихээхэн чимээгүй байгаа нь бас миний гайхлыг жоохон төрүүлж байгаа. Уул нь энэ бол дэвшил байсан, арчилд том одоо алхсан байсан. Гэтэл энийгээ та энэ эрхийг та нараас одоо буцаагаад авч байгаа нь их том ухралт боллоо. Ер нь бол би хамтын ажиллагаагаар түрүү хэлсэн сайдгуурдсан шиг те Европ даяар амьдарч байгаа хүмүүс зөвхөн эмэгтэйчүүд гэлгүй монголчууд маань хамтран ажилладаг, уулзалтдаг энэ арга хэмжээндээ идэвхтэй оролцохоос гадна эх орон руугаа чиглэсэн ийм төвлөрлийг, оюун санааны төвлөрлийг бас бий болгох шаардлага байна гэж ингэж бодож байна. За гэр бүлийн хүчирхийлэл бол энэ хурлын басны гол сэдэв байгаа. Монголд бол гэр бүлийн хүчирхийллийн талаар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа 11 эмэгтэй гишүүд сонгогдоод хууль баталсан хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Яг олон арга хэмжээ авж байгаа боловч тоон буурахгүй байгаамаа. Тэгэхээр хууль батлагдаад хуулиар бол альва тийм сөрөг үзэгдлийг засна гэдэг бол амаргүй. Ер нь юугаар засах ёстой юм бэ гэхээр бид тэр суурийг зөв болгох ёстой гэж юм би итгэл үнэмшилтэй байдаг. Тэр бол гэр бүлийн үн цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийг ажилтай болгох, ядуурлаас салгах. Монгол одоо хамгийн баян орн байна дэлхийд хамгийн цөөхөн амтай. Энэ баялагын хуваарлалтаа зөв шударга болгох, түүний хийж чадах зөв төртөө болоход бидний хамгийн өмнө тулгамдсан асуудал юм болов уу гэж ингэж бодож байгаагаа бас энд хуваалцахыг хүссэн юм аа. За ер нь бол Монгол улсыг
ардчлалыг амжилттай хэрэгжүүлж байгаа орн гэж үлгэр жишээ болгодог. Гэхдээ гадаадд яаж харагдах нь тийм одоо бас чухал биш гэж би боддог. Мөн чанартай бид хэн байх нь хамгийн чухал. Мөн чанартай бид арчсан улс байж чадж гин үү? Мөн чанартай Монгол зөв болж чадж гин үү гэдэг бол бидэнд хүнд яаж харагдахаас илүү чухал зүйл. Тэгээ энд одоо эмэгтэйчүүдийн оролцоо, та бүхний оролцоо Монгол хүн бүрийн хүчин сэтгэл хэрэгтэй шүү гэдгийг бас хэлмээр байгаа юм. Энэ арга хэмжээг жил болгон зохион байгуулж ирсэн Европ дээр амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүдийн холбоо, зохион байгуулагчид, тэргуун их жаргал ихчтэй, гэрлээдээ заавал танилцаж амжаагүй олон сайхан бүсгүүчүүдтэй уянгаада бүгдээр нь одоо баяр хүргэе монголчуудынхаа нэрийн өмнөөс. Тэгээд миний одоо сонгуулийн хаян сайсуугийн хаян нааша зорьсон энэ одоо арга хэмжээ маань амжилттай болж бас та бидний харилцаа холбоо улам бэхжиж Монгол орныхоо ирээдүйн сайханд хувь нэмэр оруулахад тусдын болох болтугай гэж хэлсэй. Баярлалаа. Ийм чаргал Монголын тэргүүн сая зөв санаа хэлдэг л дээ. Яг ингэж зохион байгуулалтанд ороод уулзаж учирч тийм ээ. Энэ өнөөдрийн өдрийг за өнөөдөр орой болсон гэж хэлээд суух юм байлээ. Сайхан чөлөөтэй илэн далангуу санал бодлого хуваалцах зүйл юм шиг. Яг бол бид нар хүн болгоно биш үү? За эмэгтэйчүүд таанаас биш үү? Хүн болгоно 90 оноос хойш биш үү? Тодорхой туршлага хөрвүүлэгдсэн байна. Янз бүр. За одоо амьдралаар явах гэх юм уу, одоо бизнес хийх гэх юм уу, ном дотоо хөх гэх юм уу, соёлын үйл ажиллагаа явуулах юм уу. Энийг нь шүү дээ яг юм тийм концентрированный юм байдлаар шүү дээ. Одоо хамгийн идэвхтэй төлөөлөл нь бол нэгэндээ цугласан юм шиг. Энийг сайхан одоо brainstorming гэж англиар ярьдаг шүү дээ, тийм. Gedanken austausch германаар. Энийг бол өнөөдөр маш идэвхтэй хийх хэрэгтэй. Энэ арга хэмжээнд шүү дээ. Манай элчин сайд ямар төрөн бас нэг жавар төрөнд дурдлаа бас ингэж дурдсан гэх баярлаа. Бид нар бас элчин сайд яамныхаа зүгээс энэ арга хэмжээнд ажиллаад өгөөд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хэлсэн байгаа. Das ist mir eine große Ehre, im Namen der Stadt Frankfurt diesen wunderbaren Kongress zu eröffnen. Wir zeigen, dass es Frauen immer ein Netzwerk brauchen. Wir zeigen, dass die Frauen aus unterschiedlichen Gruppen zusammenkommen. Mit diesem Kongress haben sie viele Frauen aus mongolischen Bereich, aus internationalen, europäischen Bereich nach Frankfurt gebracht. Ich habe vorhin in meiner Rede gesagt, Frankfurt ist eine internationale Stadt mit 180 Nationen und denke ich, das ist ein richtiger Ort, dass Sie Ihre Tagung hier stattfinden lassen. Ich habe versucht, den Frauen Mut zu machen. Wir leben in einer Welt, dass die Frauen nicht gleiche Rechte haben. Wir wissen, dass die Frauen für ihre Rechte kämpfen. Wir brauchen erfolgreiche Frauen. Wir brauchen Frauen, die sich immer wieder neue erfinden müssen. Und diese Tagung ist eine Plattform für Vernetzung für Frauen. Wir können sagen, wir brauchen mongolische Frauen hier. Ich glaube, Sie haben heute mir gezeigt, dass Sie mit unglaublicher Power, unglaubliches Glauben daran sind. Und ich kann sagen, ich bin darauf sehr stolz, dass solche mongolische Frauen auch hier in diesem Land, in Europa leben. Und ich wünsche Ihnen für Ihre Organisation viel, viel Erfolg. Geben Sie nicht auf, machen Sie es weiter. Ich war sehr froh, das dabei zu sein. Danke herzlich. За тэгээд үүний өмнө Европт Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээнд Монгол улсаас тэр тусмаа баруун бүсийн аймаг Цахим нутгаас бүсгүүчүүдийнхээ төлөөлөлд ирж оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд манай Монголын эмэгтэйчүүдийн холбооч гэсэн энэ Монгол эмэгтэйчүүдээс сурталчлах орон нутгад үйлдвэрлэж байгаа тэр бизнес эрхлэгчийн дэлхийн түвшинд таниулахын зорилтыг агуулад явж байгаа. Энэ ч гэсэн бидний зорилтын маань нэг их хэсэг юм аа. Тэгээд ингээд саяхан Ази Европт боловч Европыг Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос хөнгөлж байгаа энэ арга хэмжээнд Цахим аймгийнхаа бизнес эрхлэгч бүсгүүчүүдээс сурталчлах хамгийн гол нь Цахимын онцлог нь юу гэхээр тэр байгалийн цэвэр экологийн бүтээгдэхүүнийг яаж дэлхийн зах зээл дээр гаргах ёстой, түүнийг яаж н асуултаа хамтран холбогдож гаргах вэ гэдэг энэ зорилтыг агуулаад зорилтынхаа өрөөнд бол бүтээгдэхүүнийхаа дээжийг энэ бизнесийг эрхэлдэг эмэгтэйчүүдийг авчирсан байгаа. Манай ажлын ирж байгаа аялал маань өөрөө 9 хүн бүрэлдэхүүнтэй салбар бүрийн төлөөлөлд байгаамаа. За тэгээ бид нар бол эндээс шоё гэхээр Монгол орн маань өөрөө юугаар баян бэ гэхээр байгалийн экологийн цэвэр бүтээгдэхүүнээрээ давуу талтай. Энэ юу гэхээр ямарваа нэгэн химийн холцоо найрлага байхгүй 100% байгалийн зэрлэг жимсээр хийгдсэн энэ сайхан жимсний бүтээгдэхүүнүүд байж байна. Дээрээс нь юу гэхээр Цахим аймаг бол яг Монгол мал тэр тусмаа малын ноос гэдэг юм тэр экологийн
сартуул хонины тэр үйлдвэрийн тасралт хийж байгаа тэр нарийн ноосны чанартай байгаа. Тэр бүтээгдэхүүнээ бас танилцуулахаар авчирсан. За тэгээд энд оролцож байгаа нийт бүсгүүчүүд маань болохоор энэ эмэгтэйчүүдтэй маань холбогдоод энэ бүтээгдэхүүн маань дэлхийн түвшинд сурталчлаад хамтарч ажиллаарай гэж хүсэж байна. Ich freue mich sehr, heute hier zu sein. Ich finde es ganz, ganz wichtig, dass Frauen sich miteinander vernetzen, dass man gemeinschaftlich miteinander kämpft, dass man gemeinschaftlich voneinander lernt. Ja, das ist aus meiner Sicht ganz, ganz wichtig. Und es ist toll, so viele auch aus unterschiedlichen Ländern, so viele Frauen, auch dass Männer da sind, finde ich sehr gut, weil wir haben ein gemeinschaftliches Ziel und das wollen wir miteinander oder gemeinschaftlich miteinander sozusagen verwirklichen. Und deshalb bin ich sehr dankbar, dass ich heute hier sein darf. Бид өнөөдөр анх удаа Польш нутгаас зургуулаа ирж энэ форумд одоо амжилттай оролцлоо. Өнөөдрийн явагдсан энэ одоо эхний хэсгийг дүгнэн хэлэхэд бол үнэхээр маш өндөр соёлтой, өндөр хэмжээнд их сайхнаар одоо зохион байгуулагдлаа. Ингээд одоо цаашдын дараа жилийн энэ форумд одоо бид нэр мөн л өндөр амжилттайгаар дахин ирж оролцох байхаа гэдэгтээ найдаж байна. Тэгээд энд оролцож байгаа өстой гой мундаг амжилттай энэ Монгол хүүхнүүдээ хараад айгүй бахархтал төрлөө. Энд энэ хуралд ирж оролцох уу байх уу гэдэг нэг хэсэг эргэлзэжсэн боловч ирсэндээ бол маш их баярлж байна. Энэ сайхан энерги, энэ сайхан одоо хүч энэ Монгол бүсгүүчүүдийнхаа энэ энергиэр бүгдээрээ дараа жил эрэхтэй өшөө амжилттай хүрж ирэхээр тийм хэсэг зорилготой явж байна. Ийхүү бизнес чуулга уулзалтын хүрээнд эмэгтэйчүүдийн манлайлал, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, хувь хүний хөгжил, гадаадад амьдарч буй Монгол иргэдийн бизнес эрхлэлт боломж бололцоо, тулгамдж буй асуудал, мөн гадаадад амьдарч буй монголчуудын санал дөх эрхийг хязгаарласан асуудалгээд маш өргөн хүрээнд санал бодлоо илэрхийлж, харилцан зуршлаг болдоод солилцсон юм. Тус чуулга уулзалтанд Австри, Америк нэгдсэн улс, Бельги, Герман, Франц, Люксембург, Их Британи, Монгол, Польш, Швейцар, Япон зэрэг орнуудаас нийт 80 гаруй зочид төлөөлөгчид